Энэтхэг улсын түүх соёл, байгаль орчны хувьд маш сонирхолтой газруудын талаар танилцуулъя. Таж Махал. Таж Махал нь Энэтхэгийн Анград хотод оршдог бөгөөд дэлхийн алдартай уран барилгуудын нэг юм. Энэ нь цагаан гантэг чулуугаар баригдсан Энэтхэгийн эзэн Шах Жахан эхнэрээ алсны дараа түүнд зориулан бариулсан байдаг. Лал ордон. Энэхүү ордон 17 дугаар зуунд Шах Жахан хааны зарилгаар улаан элс чулуугаар барьсан бөгөөд Монгол эзэнт гүрний үеийн агуу архитектурын бүтээл юм. Кутуб Минар. 12 дугаар зуунд баригдсан хамгийн өндөр тоосон барилга бөгөөд өндөр нь 73 м. Энэтхэгийн түүхэнд анх удаа исламын шашин орж ирснийг тэмдэглэсэн агаа бүтээл болгоно энэ юм. Хумаюуны буш. 16 дугаар зуунд баригдсан бөгөөд Монголын эзэнт гүрний Хумаюуныг оршуулах зорилттой. Энэ нь Таж Махалын архитектурын эхлэл гэж үздэг бөгөөд маш гоёмсог тагттай, томоохон хийцтэй бүтээл юм. Жайпур болон Удайпур. Рajasthan мужид түүхэн болон соёлын хувьд маш баян муж бөгөөд Жайпур нь Роза хот хэмээн нэрлэгддэг бол Удайпур нь зүүн зүгийн Венец хэмээн алдаршсан байна. Керала нь Бурхтай орон хэмээн нэрлэгддэг бөгөөд байгалийн үзэсгэлэн амар амгалангаар амьсгалаараа алдартай. Мөн цай болон халуун ногоо материалын дэлхийн алдартай усан үзмээс орд энэхүү газар ургадаг.